Карманы шугам гэдэг бол дэлхийн агаар мандал дуусч түүнээс цааш хогторгоо эхэлдэг шулуун юм. Карманы шугам далайн түвшнөөс дээш 62 мильт байдаг бөгөөд далайн түвшнөөс дээш Карманы шугам ба түүнээс цааш орших бүх зайг гадаа тогтворгүй гэдэг. C тэнцүү 62 гээд X-ийг далайн түвшнээс дээших зай гэж тэмдэглэе. X ба C-г ашиглан дэлхийн агаар мандал доторх далайн түвшнээс дээших зайг илэрхийлсэн тэнцэтгэл бишийг бич. Тэгэхээр бид X болон C-г ашиглан тэнцэтгэл биш бичих хэрэгтэй юм байна. X далайн түвшнээс дээших зай, C нь Карманы шугам. Бид дэлхийн агаар мандлын доторх зайны талаар бодох ёстой гэсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл Карманы шугамаас доош орших бүх зай гэсэн үг. За X C-гээс бага гэж чинь. Яагаад гэвэл C-н 62 гэж өгсөн. Одоо бид Карманы шулуун гэдгийг дэлхийн агаар мандалд өгсөж огторгоо эхэлдэг цэг юм бол яг 62 миль дээр байвал яах вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Карманы шугам далайн түвшнөөс 62 миль бөгөөд далайн түвшнөөс Карманы шугам эсвэл түүнээс дээш орших зайг гадаа тогтворгүй гэдэг. Тэгвэл C дээр эсвэл түүнээс дээш байвал гадаа тогтворгойд байна буюу C-гээс доош биш зай бол огторгой гэж тооцогдох нэ. Тиймээс бага буюу багтай тэнцүү биш гэсэн тэмдгийг бичнэ. Болчихлоо. Хариу зөв байна. Дахиад нэгийг бодъё. Хар нүх гэдэг бол дотор нь унсан ямар ч биед эргэж гарч чаддгүй тийм хүчтэй татах хүчтэй огторгой нэг хэсэг юм. Игээр хар нүхний төвөөс биетүүдийн доторх татаж оруулдаг хамгийн хол зайг тэмдэглэе. Хэрэв X нь биетээс хар нүхний төв хүртэлх зай бол хар нүхний төвөөс аюулгүй өнгөрөх зайг X болон Y-гээр илэрхийлсэн тэнцэтгэл бишийг бич. Тэгэхээр X нь төв хүртэлх зай энэ хар нүх объектыг дотогш татаж оруулах хар нүхний төв хүрэх хамгийн хол зай юм. Хэрэв биет Y зайд эсвэл түүнээс ойр байх юм бол дотогш татагдана. Гэхдээ бид аюулгүй өнгөрөх зайг мэдхийг хүсэж байна. Тиймээс хэрэв Y-гээс хол зайд байвал татагдахгүй. Энд эрс их байна. Яагаад гэвэл Y зайд байвал тэр бол татагдах хамгийн хол зай учраас татагдана. Маш сайн байна.